Тэгснэ бас бүү шиг гэдэг гинэ. Blue eye шиншилээ тий. Blue eye шиншил. За. Одоо нэг хавар болж ийн, цаг дулаарч ийн гэдэгтэйгээ холбогдоод нэг амтнд их хайртай хүмүүс их болсон юм байна. Ялангуяа одоо энэ бол насны хязгаар алга хүүхэд, за тэгээд настай хүмүүс тий бүх насныхан ингээд амтай юу хайрладаг болчих. Тэгээ тэр утгаараа одоо нэг цаг ирж байгаа гэдэг утгаараа танаа энэ Blue eye шиншилээ тий. Яг ингээд бүр зориод өрсөн. Тэгээд урилгын минь хүлээж авсан. Баярлалаа. Баярлалаа. Тэгэхэд яаж энэ мууртай холбогдсон талаараа. За тэгээ нөгөө Blue eye шиншилээтэй бас яаж холбогдсон талаараа яриул хоёлаа. За. Би чинь анх Blue eye шиншилээгийн заягчдыг 2025 онд муур одоо өөрийнхөө муурыг авах гээд холбогдчихсэн. Тэгээд тэр чинь хэд сард л тийм. Яг 12 сарын 29-30 хавцаал очиж муураа авч исэн юм байна. Яг шинэ жилээр жижигхэн зулцтайгаа л хамт оноо өгтөжсэн санагдчихэв. Тэгэл тэр цагаас хойш заягчтай холбогдвол одоо эднийх чинь муур авч байгаа хүмүүстэй айгүй сайн нөгөө нэг зүгээр муураа өгөөд ингээд орхих биш. Ардаас нь ингээд муураа зөв арчилж гин үү? Яг зөв хоол хүнсийг хэрэглүүлж гин үү? Гэт айгүй анхаарал тавь зөвлөгөө айгүй их өгдөг. Тэгээд тэр би чинь нөгөө бас анх удаа л ингэж одоо насан турштай хайрлах гэж муураач байгаа шүү дээ. Тэнгүүд бас ингээд мэдэх мэдхгүй юм их байгаа эргэж холбогдоод ер нь тэгэл бит хоёр хоорондоо ингэж зөвлөгөө авах байдлаар ярилцаар байгаа л ер нь айгүй дотн олж исэн. Тэгээд эдний муурнууд нь айгүй хөөрхөн юу сонирхолтой санагдал тэгэл юм. Одоо муурны талаар эхлээд судалсан л байлгүй дээ. Тэ ягаад заавал муур гэж сонгосон юм бол эхлээд нохоо байж болно шүү дээ тий. Одоо бүх төрлийн үйлдвэрийн нохоонууд байгаа шүү. Тэр дундаас муур гэдэг яагаад сонгосон юм бол эсвэл энэ Blue eye шиншилээгийн муурнууд нь их хөөрхөн харагдаад энэ пэйжээс мэдээлүүд аваад сонгосон юм уу? Миний нөгөө орчны сонирхолтой нийцэх амт нь болохоор муур исэн байхгүй юу? Хэрвээ нохооч нь бол ингээл одоо өглөө орой салхилуулах тий цаг зав айгүй их шаарддаг. Тий айгүй хөдөлгөөнтэй болохоор би ч өөрөө нөгөө ингээд тайван, нам жим ер нь яг муур шиг амьдрдаг төрлийн хүн болохоор муур миний амьдралын хэмнэлд яг ингээд таарад идэг байхгүй юу. Тэгээ муур авах юмсан гэж ер нь айгүй их олон жил бодож явж исэн тийм нөгөө авч зориглдгүй байсан байхгүй юу. Тэгээд Blue eye шиншилээг би чинь баг 2 жил авсан баха. Тэгэл эдний муурнуудын нөгөө цэнхэрнүүдтэй шиншилээнүүдийг хараад бүр за муур авал эднийхээс л авандаа гэж бодон ер нь муур авах шийдвэр гаргангуутаа л заягч руу холбогдоод тэгэл ер нь өөрийнхөө муурыг авч ирсэн. Тэгэхээр одоо тэр муур нь хаана байна гэдэг хүмүүс бас хаана байна л гэх бах тий. Хоёлаа тэрийг харуулчих жолоо тий. Ямар нэр өгсөн анх зулцаг байгаас нь авсан гэсэн үг үү те? Тий одоо 2 сартад нь анх авч исэн. Одоо манай муур нэг ой гарантай. Бүүбүү гэдэг нэртэй. Оо тэр. Уран настай бол хүнээр 30 гаруй насны гэсэн зүг үү? Одоо насны юг үзэх гэж. Тэгэхээр эн чинь ой гарантай гэхэлэр одоо хүнээр бол 20 эдтэй хүн. Хүнээр бол 20 эдэн настай гэсэн үг болж таарж байгаа юм. Тийм яагаад? Тэг нэг нас хүрээд 15 настай тэнцдэг гэсэн. Тэгээд тэрнээс хойш чи ингээд яг тэдэн сар нь тэдэн настай гэж явдггүй юм билий. Одоо нэг нас нь 15 настай хаад нэг нас 2 сар нь болохоор 18 нас гэд ингээд юу ачт юм бэл. Одоо 8 настай бол 50 гэж байгаа байхгүй юу? 14 настай бол 72 настай хүнтэй тэнцэнэ гэж. Ер нь бол муур нэг 10-аас 15 жил дунджаар насалд юм билий. Тэгэхээр одоо муур авч байгаа нөгөө тэжээхэр шийдэж байгаа хүмүүс ч гэсэндээ одоо муур авлаа гэхэд 10-аас 15 жил энэ амьтныг одоо гэр бүлийнхаа гишүүншгээ одоо хүүхдшгээ ингээд хайрлаад халамжлаад явж чадах уугүй юу гэдгийг маш сайн бодож иж шийдвэр гаргахгүй болвол одоо тэр амьтан чинь тэр эзэн дээрээ очиод тэр эзэн одоо тэр амьтны чинь өөрийнх нь бүх амьдрал нь олчж байгаа байхгүй юу? Өөр ямарс найдах хүн байхгүй. Тэгэл ингээд эзнийгээ гээл дасаал ингээд гэрээгээ бодцсон байж итэл нөгөө хүмүүс чинь ингээд авч тижижсэн аа. Өө өстой цаг зав гарахгүй болчлоо. Эсвэл манайх ингээд харшилтай байсан байна гэл ер нь тэгээ нөгөө нэг айгүй хариуцлагатай шийдвэр гаргах хэрэгтэй гэж ер нь бол хүмүүст хэлмээр санагдтыг. За тэгээд би нөгөө папая гэдээсэн чи бас миний нэршил буруу болоо явчлаа. Манчкин гэсэн тий. Тэгээд шиншилаа гэж хэлэх юм шүү дээ. Шиншилаа нь бол нөгөө зүгснийх нь нэршил юм байна. Одоо Blue eye шиншилаагийн муурнууд нь гэх юм бол Британи улирын
шиншиллаанууд байгаа байхгүй юу? Британи шиншиллаа яаж үүссэн бэ гэхээр British short hair гэдэг мөр эдэн штэ. British short hair мөр, Persian мөр хоёроос гаралтай. Ер нь бол нэг 19-р зууны сүүл үеэс Британд үүссэн юм байлээ. Тэгээ яагаад энэ морыг гаргаж авсан бэ гэхээр одоо тэр шиншиллаа гэд нэг жижигхэн мэрэгч амтан байдаг штэ. Тэрний нэг юм үс нь айгүй гоё. Цагаан суурьтай, тэгээд юм мөнгөлөг сортой. Тэгээ айгүй гоёмсог харагддаг учраас энэ Британи үйлдвэрийн хөвсгөр ноолуурлаг ийм үсийг Перс морны тэр намирсан урт үстэй ингэж хослуулж тийм шиншиллаа сортой муур гаргаж авсан байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь илүү гоёмсог үйлдвэр олж одоо хүртэл ингэж хөгжсөн юм л. Язгууртны муур буюу гоо сайхны хатан муур гэж хэлэгддэг гэд энэ одоо бас яг бодит мэдээлэл үү? Тийм язгууртан зантай ихэмсэг ингээд ер нь нөгөө бусад муурнуудыг бодвол ингэж гүүгээд дүрсгүүтээд ахгүй хоол руу ингэж дайраад ахгүй ер нь бол ингээл айгүй юм ихэмсэг гүнж хатагтай нар шиг ингээл ер нь сүвнэр шиг байж идэг. Ер нь тийм төрлийн зантай морнод идэг. Тэгээл нөгөө хүмүүс яагаад тэгж нэрлдэг вэ гэхээр угаас харах царайны л нэг язгууртан царайтай заяа. Сууж байгаа нь хүртэл бие долоож байгаа нь хүртэл нэг юм ихэмсэг. Зүсний хувьд бол Британи шиншиллаа морнууд нь silver gold шиншиллаа гэд ер нь хоёр төрөл. Тэгээд тэр дотроо gold дотроо болохоор одоо хар алт, цагаан алт, тэгээд ягаан алт, цэнхэр алт, кофе алт гэдэг ер нь 5 төрлийн өнгөнүүд байдаг. Blue eye шиншиллаад бол яг энэ бүх өнгөнүүд нь байдаг. Одоо яа хүмүүс ингээд нэг албан ёсны биш нэр хилээд байна гэж бодож магадгүй. Яагаад тэгэхээр нөгөө хүмүүст ойлгомжтой ялгахад амар олохын тулд одоо энэ цэнхэр алт, ягаан алт энтрийг ингэж одоо нөгөө муур сонирхдаг хүмүүс дундаа үүснэ нэр нахад байгаа байхгүй юу? Тэгээд Blue eye шиншиллаа чи нэг хамгийн гол онцлог байгаа даа шүү дээ нөгөө яг албан ёсны үйлдвэрийн тэгээ нөгөө удмын бичигтэй гэх тэр талаас нь ер нь удмын бичиг одоо нөгөө хүмүүс муур авахтаа ингээд өнгө зүсийн царай төрхийг хараад ингээд авдсан шүү дээ. Тэхийнхээ оронд юу авах хэрэгтэй? Эцэг их нь одоо энэ муурны эцэг их нь ямар үүсэл гаралтай удмын бичигтэй юм уу? Яг ингээд зөвшөөрөгдсөн үржүүлгээс үүссэн үү гэдгийг ингэж маш сайн судалж иж авах хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо энэ муурнууд чинь нөө цэвэр байглаас гаралтай муурнууд бол биш. Түрүү хэлсэн шүү дээ. Нөө Перс муур British short hair-ийн дундаас одоо энэ шиншиллаа гаргаж авсан гэдээ ярьсан шүү дээ. Ер нь ингэж аюул их селекцэд оруулж ингэж явдаг болохоор маш болгоомжтой үржүүлдэг. Одоо энэ үйлдвэрүүд яагаад үнэтэй гэдэг вэ гэхээр тэр үржүүлээд энэ үйлдвэрийг ингэж болгоомжтой хадгалж явах айгүй их нөгөө нүр их хөдөлмөр хариуцлага байдаг болохоор муур авахта заавал нөгөө удмын бичгтээ эцэг ихээс гаралтай юу гэдгийг асууж авах хэрэгтэй. Blue eye шиншиллаа бол бүх муурнууд нь одоо удмын бичгтээ байдаг. Дэлхийн муурны холбооноос зөвшөөрөгдсөн амьтан л одоо ингэ нөгөө нэг удмын бичиг гिचлээ энэ төр гарна шүү дээ. Ер нь тим муурнууд идэг. За энэ жоохон сандраад эхлэх шиг байна. Хүүхдтэй хүн болгоо хайртай байдаг. Тэгээд муур авч өгөө, нохоо авч өгөө гэж байгаа. Тэгээд шийдэл ихэнхдээ сүүлийн жилүүдэд л муур их авч өгдөг шиг юм тий. За яг одоо миний эмээ өвөөг үед гэх юм уу, за дээж аав үед ч гэх юм уу, муур урдуур явбал одоо төй гэдэг ч юм уу. Эсвэл муур эзнэгээ дандаа үхээсэй гэж боддог гэж яг нэг тийм тархин тгээс болгоцсон байхгүй юу? Гэтэл одооны 2000 оноос хойш буюу альфа үеийнхний тархинд бол өөр зүйл орж ирж шүү дээ. Нөгөө амтан хайрлах сэтгэлтэй, өрөвч зөөлөн, за тэг утас компьютер ордож байгаа оронд чөлөө цагаа энэ амтан хайрлж өнгөрөөвөл одоо илүү өрөвдөлтэйч гэдэг юм уу. Тэр нөгөө боддоор нь хараад байна л да. Нөгөө шашинлаг мухар сүсгч гэдэг юм тэр талаас нь биш те. Тэгэхээр энэ дээр та яг анх ингээд хараад байхдаа яг тэгж тийм мэдээлүүд байсан уу? Одоо жишээлбэл нэрээ муур эзний үхээсэй гэж боддсон болооч гэдэг юм уу? Эргэлзээнүүд. Муур яагаад шүн ингээд ер нь бол заримдаа ингээд үе үе анзаардаг. Шүн унтаад ингээд эсвэл үүрээр ч юм уу хажууд ирээд яг тэрний хажууд ирээд ингээд гайхаад ингээд хараа суудсан байж идэг. Тэр яагаад ингэдэг юм бол гэдсэн чи их судалгаа дээр юу гэж тайлбарлалт вэ гэхээр нөө муур чи айгүй шөний идэвхтэй юм та. Тэгээ бидний чинь өөртөөгөө л адилхан ийм төрлийн амтан гэж ойлгодог гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ингээд шүн яагаад ингээд ийм удаан хөлгөөнгүй ингээд байчваа зүгээр агаа энэ яасан бол ингээд сониуцхаад ирж ингээд хараад идэг гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө эрт дээр үе хүмүүс алхахлаар амар эвгүй санагддаг байсан багт хэрнэ. Шүн сэрсэн чи ингээд харцсан сууч тий. Тэгэнгүүт ингээд
амар муу ёрын санагддаг байсан баг. Тэгэл тэрнээс үүдэлтэй одоо тийм яриа байх гэж миний хувьд бол боддог. Ер нь багаасаа би мууранд айгу муур нохоо ер нь амтнд айгу хайртай байсан болохоор тиймэрхүү юу яриаг айгу эсэргүүцдэг байсан заяа. Одоо ээж аав эмээ өвөө энэ төр ингээл тиймэрхүү юм ярингуут нь тийм гэж юу байдгийг ямар гээл айгу би ер нь ингээд багаасаа л айгу амттын талд ингээд бат зогсдог байсан. Аха. Тэгээд муур тийжээж эхлэхэд ямар сайн тал ажиглагддаг вэ гэхлээр айгу стрессгүй болдог. Гэрт ороод ирэхэд ингээл одоо жишээ нь гэртээ ингээд муур байхгүйсэн бол гэртээ орж ирээл ажлынхаа стрессийг бодож ч юм уу тий орж ирээл ингээл за үргэлжлүүлээл гэр орныхаа ажил гээл ингээл явна штэ. Муур байхлаар ингээд ажлаасаа ингээл лифтэн суугаад өгсөж ирээл хөмсөө зангитаал за яг хоо стресстэй өдөр байсан байж болно штэ. Хөмсөө зангитаал ингээл гэрийнхаа хаалга татангууд урд ингээл мяу гэж сууж байна. Тэгэнгүүт л нөгөө хамаг тэр стрессээ ардаа ингээ орхичих юм чи намайг хүлээжсэн байж тээ гэл тийм тал нь бүр айгу юу өдөр болгон тийм тохиолдно гэд бодлоо. Тэгэхээр чи айгу хөөрхөн бааз тээ. Тэгэл гэрт ингээл энэ тэнд бүндгнөөлгүй эсвэл ингээл нэг хатагтай шиг ингээл уран зураг шиг ингээл сууж ийн бүх үйлдэлүүд нь хөөрхөн харагдаад хүүхдүүд төрөл айгу эерэг нөлөөтэй байдаг. Ингээл энэ тэнд бүндгнөө тоглож байгаа гот нь хүүхдүүд хүртэл тэрийг хардаа бүү хардаа ямар хөөрх юм бэ? Өө энэ бүү яасан хөөрх юм ингээл бүү төрөө ингэсэн штэ төрөө тэгсэн штэ гэд гэр бүлийн нөгөө хүүхэд эцгийн хооронд амьд харилцаа хүртэл тэр амьднаар дамжиж сэргэж байгаа байхгүй юу? Ороод ирэнгүүт бүү өнөөдөр ингэсэн штэ ээж нэрээ би танд бичлэгийг үзүүлээ гээл ер нь ингээд багаасаа айгу амьтанд хайртай аялдаг. Тэ одоо бас нэг даваа тал нь болохоор нөгөө муур тижээдэг айлын хүүхдүүд нь айгүй нөгөө нэг бусдын орон зайг хүндэлж сурах хандлага айгүй өндөр байдаг. Яг л тэр муурч айгүй бие даасан амтаа. Тэгээ ингээд байнга тэрвүүлэхгүй хамаагүй ингэж дураараа ингээд одоо тэрврээд унтан ч юм уу тийм юм байх уу хүссэн үедээ ирээд эрхлэн хүсэхгүй болвол зүгээр тэр хоол явж гин өөрийгөө болгоод явж гин. Тэгээ ингээ муур нь тийм болохоор гүүж ирээд эрхлэнгүүт амар баярлна. Тэгэхээр ингээд арга ивэн ингээ олоод байгаа ч тий. Тэгэхээр хүүхд айгу юу яадаг. Бусдын нөгөө нэг орон зай хүндэл сордог. Нэг даваа талтай гэж боддог. Тэгээ гэр айгу цэвэрхэн байдаг болдог. Яагаад тэгэхээр муур одоо манай бүү чинь ингээл цав цагаан. Тэгэл ер нь гэр орны тэр одоо нөгөө нэг бөөдө хөрөгчөнд орох тоос шороо бүх юм ингээд цэвэрлж л байхгүй болвол тэр нөгөө цав цагаан юм чинь нэг тэр доогор гүйж гарч ирээл хамаг хогийн шүрдэл гараад ирнэ штэ одоо тий. Тэгэхээр гэр бас айгүй цэвэрхэн болдог тий. Ийм гоё цасан цагаан байхгүй тий. Цасан цагаан. Энэ шиг л биш ерөөсөө яг энэ шиг л биш. Тий айгүй юм Британи мөрнүүд айгүй юм номхон дүлгөөн одоо энэ тэрвээ сууж хат ингээд айгүй юм зөөлөн ааш зантай байдаг. Хүмүүс одоо яа заавал үйлдвэрийн муур гэж тий үйлдвэргүй одоо domestic муурнууд шүү дээ. Одоо үйлдвэргүй гудамжны mixed гэдэг зарим нь ярьдаг. Mixed тий. За яг тэрүүгээр ч хүмүүс муурыг төсөөлдөг шүү дээ. Тэрүүгээр төсөөлдөг. Тэгээд яа заавал үнэтэй үйлдвэрийн муур авах ёстой гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө хүн хүний сонирхол байдаг. Одоо зарим хүмүүс ингээд тааварлшгүй зан аашин дуртай яхан болвол мэдээж одоо тэр mixed муурыг аваад тижих юм бол илүү тохиромжтой байгаа байхгүй юу? Үйлдвэрийн муур яагаад онцлог вэ гэхээр зан аашийг урчилж ингээд таамаглах боломжтой. Ер нь бол Британи муур ийм зан ааштай байдаг да. Шотланд муур ийм зан ааштай байдаг да гэр ер нь зүсийн ч гэсэн ер нь урчилж мэдэх боломжтой шүү дээ тий. За би нэг Британи шиншилаа авъя гэвэл шиншилаа ийм л төрхтэй байдаг тий. Ер нь тэр талаараа л ялгаатай байдаг болохоос одоо үйлдвэрийнх нь сайн, үйлдвэргүй нь муу гэсэн үг ерөөсөө биш. Бүх муурнууд л бүх нохоонууд одоо ер нь бүх амьтад л хөөрхөн одоо хүмүүстэй зэрэгцэж амьдрах гэж хичээж байгаа л амьтад байгаа байхгүй юу? Муурнаас айх айцтай байж болно. Эсвэл зүгээр л сонирхдаггүй байж болно. Бид нар ч гэсэн одоо нөгөө матар мэлхий тижээдэг хүмүүс ч гэсэн өөрийнхөө сонирхлоор тижээж байгаа шүү дээ. Гэтэл бид нар тэнд очиод тэрийг барьж чадахгүй, хүрч чадахгүй тэгээ тэглээгээд ямар заваа юм гэж хэлж болохгүй. Яг л хүн хүний сонирхол. Тэгээд нөгөө шиншилээ чи хамгийн онцлог нь бас ингээд ер нь л ихэнхдээ ийм цайвар өнгөтэй байд юм уу? Британи long hair гэдэг одоо энэ нэштэй урт үстэйнүүд нь айгүй арчлага бас нэлээ шаардна. Одоо урт үстэй муур авчаад арчлахгүй самнахгүй байгаа гэвэл зүгээр одоо ийм хурганы ярьс шиг л дайхирсан юм болчдөг байхгүй юу? Тэгэхээр одоо цаг зав арчлагаа
цаг зав хэр гаргаж чадах вэ гэдэг дээрээ бас бодож үзэх хэрэгтэй, сонголтоо хийхдээ. Богино үстэй муур бол харьцангуй 7 хоногт 2-3 удаа самнана. Урт үстэй муурыг бол ер нь л өдөр бүр ингээд самнаад өгчих яахгүй бол. Одоо хоёул энэ буудан дээр сууж штэ. Энэ ингээд буудан одоо ийм өслөг эдлүүд дээр үс нь маш их наалт тийм үү шиншиллагийн эсвэл үс уналт нь бусад одоо үйлдвэрийн муурнаас арай бага байдаг уу? Ер нь үс уналтын талд бол бүх муурнууд адилхан. Ижил үү? Тэгээд нөгөө гол нь зөв хооллолт айгүй чухал. Үс уналтан дээр хүмүүс одоо жишээ нь Blue Eye шиншиллагийн муурнууд ингээд одоо ингээд гэрт нь орж ирэхэд үс нь ерөөсөө ингээд тэгж их ундгүй. Нилээл ингээд үзэхэд ерөөсөө ингээд одоо хар хувцастай орж ирсэн ч гэсэн баран ингээд наалддгүй. Танаа муурнууд яагаад ийм гой сортой тий үнэг хэрэм шиг ингээд сорлоод байгаад байдаг байхгүй юу? Яагаад юм бэ гэхээр эднийх нөгөө аюу судалгаа сайн хийдэг учраас тохирсон одоо шимт хижээлтэй тий авах ёстой шимт хижээл тэр омега энтрийн айгу ингэж тооцоолж сайн хэрэглүүлдэг байгаа даа байхгүй юу? Тийм байна. Нэмэгдэл витамины сайн өгдөг гэсэн үг. Витамин сайн өгнө гол нь зөв юм сайн чанарын хоол өгөх хэрэгтэй. Хоолны чанар муу болчих юм бол андшгүй мэдээж ингээл үс нь унаал одоо өстой энэ буудан гарч нэл наалдаал хевсээр нэг наалдаал муурны үс унаад эхлэх юм бол үнэхээр амар хэцүү. Хоолндоо л байна гэсэн үг. Хоолндоо маш сайн анхаарна. Тэгээд урт үстэй муурыг ер нь бол байн самнаж арчилж авах хэрэгтэй л гэсэн үг. Гэрийн тэжээмэл муурнууд илүү удаан амьдардаг гэсэн судалгаа байт юм билээ. Судалгаан дээр. Тэгээ ер нь бол яахтай ингээд түүх бас ингээд товчхон харахаар Египтчүүд ч өөрсдөө гэрээ хөвчөж бие хаана их гоё те. Тийм нэг бүстэ нөгөө энэ муурш гэдэг ийм хүмүүссэн те. Яг түүнтэйгээ ижил өөртөө одоо энэ муурыг бурхан бич үтдэг байсан гэж байгаа байхгүй. Гэтэл Европт болохоор зэрэг муурыг ад чөтгөр гэж үздэг байсан л гэдэг юм. Энтэр гэж одоо жишээ нь хамгийн их хар муурыг тэгж ярьдаг байсан байл л дээ тийм. За тэгжээд л нөгөө жирийн хоолоор хоолохгүй түр нөгөө хоолтой холбонгууд нохооноос 5 дахин илүү хоол шаарддаг гэхэлэр тэр бас үнэн үү? Тэгж хоол иддэг юм тийм үү? Ер нь одоо хүн нохоо тижсэн ч муур тижсэн ч одоо мэдээ чанартай хоол өгнө шүү дээ. Мэдээж нохоо том биетэй учраас илүү их хоол идэх нь ойлгомжтой. Муурны хоол илүү үнэтэй байна гэж ер нь бол бараг байхгүй. Тэгэхээр нохоондоо ч сайн чанарын хоол өгье гэвэл үнэн нь ялгаагүй л байгаа шүү дээ. Тэгэхээр ямар хоол өгөх вэ гэдгээс л хамаарна. Муур ер нь бол айгүй бага иддэг. Нохоо одоо муурандаа орой одоо ингэ тарахтай юм уу? Ер нь хүнсний цах дэлгүүрээс яг барагцаал бол хит орчин төгрөг ордог. Эсвэл 7 хоногтой ч юм. Сараар дундчлуул ойролцоогоор 300-аас 400 мянган төгрөг л алдаг. Одоо хоол, вакцины туулга, эмчилгээ, одоо өвцөн үед юм уу те тиймэрхүү арчилгаа бүх юм нийлээд амттан тоглоом энтер гээд ер нь яг дунд чинь гэх юм бол 300-аас 400 мянга л олно. Тэрнээс бага байж болно. Магадгүй илүү муураа эрхлүүлэх гэвэл их байж болно. Тэгээд хамгийн их авдаг юм нь юу гэдэг юм муурандаа? Одоо тоглоом маш их чухал юм уу? Эсвэл элсэн чухал юм уу? Элсэн чухал. Одоо бас хүмүүс нөгөө юу яадаг? Элсэн дээр айгүй их алдаад байдаг. За. Элснээс олж одоо муурын ингээд харшлын тест тавиулаад харшлгүй яжгаад муураа авчих штеп. Муур авсны дараа харшилтай болчлоо гэж яриад байдаг. Тэрний бас нэг шалтгаан нь тэр элснээс айгүй их шалтгаалаад байдаг. Яагаад тэгэхээр амар тоосорч бужигндаг хямдхан муу элс аваад хэрэглүүлчих юм бол нөгөө муурны чинь шээс шүлс арсанд нь угаасаа харшил үүсгэгч баг зэрэг байдаг. Тэр нь ингээд шээстэй нь элс нь холилдоод агаарт тоосроод бужигнаад хамар амлаа ороод байна л гэсэн үг. Тэгэнгүүт тэр нь харшил өдөөгч болоод ер нь айгүй харшилтай болох магадaltaй байгаад. Тэгэхээр элсэн дээр хоолн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Элсэн дээрээ ч гэсэн маш сайн чанарын судалж иж элсийн маш сайн чанарын элс хэрэгтэй гэж бодогдтыг. Тийм хариуцлагатай газраас авах юм бол нөгөө заавар зөвлөгөө тий хоолоо хаанаас авах вэ? Ямар төрлийн хоол авах вэ гэд. Одоо жишээ нь Blue Eye шиншиллагийн муурнууд нь одоо энэ Vinci гэд брендийн хоолыг иддэг. Тэднэр нь болохоор ингээд нөгөө орлуулагч биш ер нь махны орцтой одоо энэ муурын чаардлагатай олон төрлийн махны орцтой таргалуулдаг төрөл одоо үс үнэлтийн эсрэг хоол тий одоо омегагийн нөхдөг хоол омега нэмэлт витамин одоо тэр засны тос энтергээд бүх төрлийнх нь хоол хүнс витаминыг эднийхээс би авчдаг байхгүй юу нөгөө яг аль бие усны найдвартай газраас нь авдаг болохоор одоо надад судлаад мууран дээрээ туршилт хийгээд авах ямар ч шаардлага байхгүй. Эднээс л ер нь ингээд авчдаг. Тэгэхээр мууранд харин яг ингээд нөгөө үзэхлээрээ сүү гэж болдгоо гээд
Тий, одоо нөгөө зулцган мууранд бол тэр сүүнд агуулдаг лактозыг шингээдэг бичил орчин байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо насанд хүрсэн том мууранд бол тэр лактоз шингээх чадвар нь арилждаг. Тэгэхээр одоо гудамд таарсан танихгүй мууранд ч юм уу тий шууд сүү аваад өгч болохгүй. Ер нь тэр амтан өгөөл сайн үл хийжлээдээ гэж бодоол өнгөрн гэтэл ард нь тэр амтны гидсэн өвдөн тий ингээ хямран тийм зүйл болж ах магадaltaй болохоор нөгөө танихгүй мууранд идэж явах мөхтөө хүртэл ингээд маш болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээ яг юу уудын одоо уух шингэн зүйл юу дандаа л ус юм уу тийм цэвэр ус уун. Ер нь бас нэг чухал зүйл нь хоол усны сав нь маш цэвэрхэн байх хэрэгтэй. Муурч өөр амар цэвэрч амтэн штэ. Усны сав нэг хоног угаахгүй бол тэр уснаас уухгүй. Ер нь бол айгүй цэвэр бид нар ч гэсэн усуудаг аяга өдөр болгон угаадаг штэ. Тэрнтэй адилхан л гэсэн үг. Тийм тэгээд нөгөө бохир заваа нэг аюу их мэдэрдэг болохоор тэгээд тэр заваа жоохон бохирдсан бол усаа уухгүй явсараагаад мэдээж усны дутагдалд орно тий арсын хурааш нь янз бүрийн асуудал үүснэ гэсэн. Одоо вакцинжуултыг яаж хийдгээ? Одоо ингээд зулцаа авлаа гэж бодсон шүү дээ. А гэтэл тэр нь сард одоо тэдэн дамжлагтайгаар хэдэн удаа тийм вакцин хийн. Эсвэл бүлээн чинчиллагийнхаа өөрт зөвлөөд одоо тэнд очиж хийлгээрэй гэдэг юм уу? Яг зулцаа авж байгаа одоо тэр хүмүүст зөвлөвөл. Зулцаа авснаасаа хойш юу н 2 сартаа дээр нь эхний том вакцин дааварна. Тэгээд 21 хоногийн зайтай 3 удаа 3 том вакцин хийлгдэг байхгүй юу? Тэр дунд нас нөгөө галзуугийн вакцин гээд бас хийгддэг. Тэгээд эмчийн заавар зөвлөгөөгөөр мэдээж яг цаг хугацаанд нь туулгыг нөгөөд явна. Мэдээж туулгыг заавал уулгах хэрэгтэй. Тэгээд нэг нас хүрээд бас нэг том вакцин хийлгдэг. Ер нь бол тэгэл нэг нас хүртэлний вакцин дээр нь анхаарчгаад нэг наснаас дээшээгээ бол тэгэл вакцин заавал хийгдэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр юу айгүй эмзэг амтан муурны одоо тэр өвдөх юм бол бас хэцүү штэй амтан тий. Тийм шүү. Тэгэхээр яг тэр дархлаа авах ёстой насан дээр нь л ер нь 2 сартаагаас нь хойш 3 том вакциныг заавал хийлгэх хэрэгтэй. Орооны үе нь яг хизээ эхэлдэг юм. Одоо яг энэ хавар эхэлдэг юм уу? Тэгээд эндээс ингээ мэдээлүүд авахлаар нэг жилдээ 3 төрт юм уу? Муур. Ороон гэх юм бол охин муур чинь нэг 5 сартаагаас хойш ер нь дунджаар ороон орж эхэлдэг. Ороон ороод эхэлчих юм бол ингээд сар болгон ороон орно. Ороон нэг 5-7 хоногийн хугацаатай ордог. Тэгэхээр одоо муур авч байгаа хүмүүс нь нөгөө СП-гээ заавал хийлгэх хэрэгтэй. Ер нь 5 сар хүрээд эмнэлгийн зөвлөгөө аваад тэгээ жиндээ хүрж гинөө СП хийлгэхэд тохиромжтой байна уу гэдэг эмчээс зөвлөгөөгөө аваад СП-гээ заавал хийлгэх хэрэгтэй. 90 мууранд бол заслага заавал хийлгэх хэрэгтэй. Тэр нь яагаад тэгэхээр одоо амтныхаа эрүүл мэндийн бодож гин те насжилтын нас удаан болгож гин гэсэн үг. Тэр амтэн чинь ингээл ороон орох чинь айгүй зовиртой байдаг байхгүй юу? Ингээл мяавлал те энэ тэнд маажаал ер нь тэр чинь айгүй ингээ байгалийнхны инстинкт болохоор өөр амтан ингээл хайгаал айгүй хэцүү өөртөө зовиртой. Тэгэхээр ороон тэгж олон одоо жилд 12 удаа ороо орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи нас айгүй хүндрэлтэй байгааз 90 муур бол ороон орохлоор ингээд нөгөө газар нутгаа тэмдэглээд ингээд шингэнээ цацаад байдаг. Энэ тэнд хан ман руу цацаад тэр гэр орны үнэр ч гэсэн айгүй тавгүй болдог учраас 90 муурыг бас ороон орж эхлэхээс өмнө ч юм уу те заслагын хийлгэх нь хамгийн зөв сонголт болж таарч байгаа. Тэгэхээр нөө заслагаа хийлгэхээр нэг ороо орох юу нь багаснаа л гэсэн үг юм биш үү? Ер нь хоогт орохгүй болчихсон. Тэгээ ороо орохгүй л гэсэн үг. Манай Blue Eye шиншилгээгийн хувьд бол одоо манайхаас гарч байгаа муур зулцгнуудаа үржүүлэх сонирхолтой хүнд олон өгдөггүй. Заавал СП заслах хийлгэх нөхцөлтэйгээр өгдөг байгаа. Тэр нь юунаас сэргийлж ийн гэхэлэр одоо нэг хариуцлагагүй үржүүлэхтэй зах замбраагүй. Үржүүлэх чинь яагаад хариуцлагатай маш чухал вэ гэхэлэр одоо энэ түрүү ярьсан шүү дээ ингээд селектэд оруулаад ингээд нөгөө нэг ясандаа бол одоо ойлгоход амраар хэлэх юм бол ирлээ залчиж гин гэсэн үг шүү дээ. Шотландд нэг юм перми юм жижигэн нуглаачтай нэг муур байсан юм байна л да. Жирэмсэн. Тэгээд тэр муурнаас ингээд яасан хүмүүс хөөхөн байна, гадаад төрх нь хөөхөн байна, хөөхд муур ингээд тэр муурнаас эхэлж үүссэн юм байлээ. Тэгээ ингээд үүсээд ингээд үржүүлээд явж исэн чинь хид хидэн ингээд алдаа гараад одоо нөгөө юу гарсан.
зөрчилдөөнтэй зүйл гарсан гэдэг нь болохоор мэдээж тэр фолтоо нийлүүлэнгүүт хитрхи их юутай дутагдaltaй одоо ясн хэврэгтэй нуруу нуурдгуу ч юм уу тиймэрхүү болж явсан болохоор маш болгоомжтой үржүүлж одоо энэ дэлхийн муурны холбооноос зөвшөөрөгдсөн удмын бичгтэй муурнуудыг л үржүүлэхийг зөвшөөрдөг. Тэгэхгүй одоо зүгээр одоо би нэг Voldemort-тай байлаа гэхэд бас нэг айлын Voldemort аваачаад нийлүүлээд дундаас нь гаргана гэсэн ямар ч тийм юу яриа байхгүй. Маш аюултай зүйл гэсэн. Одоо нөгөө бизнес талаас нь хараад байгаа хүмүүс байж болно шүү дээ. Бизнес талаас нь харах нь маш аюултай л гэсэн. Ер нь нэг талын хариуцлага одоо энэ амтан одоо зүгээр үржүүлж ийн гэсэн үг биш. Амтаа хайрлаад хариуцлагатай тий ингээд хүмүүст зөв үр төлийн ингээд өгч ийна л гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр муур авахтаа ер нь эцэг эхийн удмын бичгийг маш сайн судалж ямар аргаар үржүүлсэн бэ гэдгийг судалж иж авах нь илүү зөв сонголт болно л гэсэн үг. Нөгөө яг ийм зулцган муураар нь нөгөө одоо ингээд танигдахгүй шүү дээ. Шууд ингээд авчвал аюултай юм байна тий. Тийм аюултай. Одоо жишээ нь ингээд энэ зулцгийг харахад Британи үлдэр юм уу эсвэл Шотланд үлдэр юм уу гэдгийг ингээд хараад ялахгүй тий. Тэгээд юу энийг нь яг үйлдвэрийн юу тодорхойлох вэ гэхээр эцэг эхийнх нь удмын бичиг нь л тодорхойлно гэсэн үг. Тэгэхээр муур авахтаа эцэг эхийн удмын бичгийг ингээд асууж аваарай гэдэг нь тийм учиртай. Мэдээж одоо ийм Шотланд үйлдвэрийн зулцуг байлаа гэхэд хүмүүс Бритиштэй адилхан болохоор Бритиш гэж зарчдаг. Ер нь тэрвэрээ удмын бичгийн тэрвэрээ л ер нь даваа талтай гэсэн үг. Шотландын Британи үлдэр, Шотландын Страйт үлдэр хоёр айгүй төстэй байдаг болохоор хүмүүс хооронд нь ялгадаггүй байхгүй юу? Яг сайн мэддэг хүмүүс бол нөгөө биеийн пропорц хамрын нарийнхнаар нь ингээд ялгаад харчин. Энгийн хүмүүс бол ялгахгүй. Өө яг ийм царайтай л байсан да гэлж одоо л авчин штэ тий. Тэгэхээр юугаар нь ялгаж баталгаажуулж авах вэ гэхлээр ерөөсөө эцэг эхийнх нь удмын бичгэл байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь баталгаатай газраас зулцгаа сонгож авах нь илүү юутайгаа найдвартай байгаад байгаа. Одоо Blue Eye шинжилгээний зүгээс гэх юм бол одоо яг мөнгө хараад тий олон зулцаг төрүүлээд их мөнгө олъё гэсэн ерөөсөө нөгөө нэг тим юм байхгүй. Яагаад тэгэхээр одоо эдний гэрт амьдарч байгаа ир юм байна уу бүх морнууд нь гэр бүлийн гишүүн шиг л ер нь амьдардаг. Тэгэхээр яагаад хэдүүлээ гэхлээр түрүү ярьсан шүү дээ. Нэг им мор нэг жилд 3 удаа төрж болд юм байлээ гэж ярьсан шүү дээ. Тэгээд тэр хэрээр нь ингэж төрүүлнэ гэсэн үг биш. Эдний талаас болохоор яадаг вэ гэхлээр им муура биеийн байдал одоо эрүүл мэндтэй тэрийг нь бодолцоод жилд нэг юм уу 2 удаа л ер нь төрүүлдэг юм байна. Маш зөв юм тий. Тэгэхээр нөгөө муура амраад байх нь шүү дээ. Тийм муура амраана гэсэн үг. Биеийн байдлыг сайжруулна, илүү эргээд нөхөн сэргийх боломжийг олгож ийна л гэсэн үг болчихно. Эхний нөгөө яг ингээд төрхтөө одоо хэд хоног үргэлжлэх би мэдэхгүй ямар ч нүдэн цэв цэнхэр байдаг гээд бүх зулцганы тийм байд юм уу. Тэгээд яваандаа ингээд томроод ирэхээр нүднүүд нь шаргаал хүрэн одоо янз янз болдог гээд. Энэ зулцган маань болохоор 45 хоногтой зулцаг байгаа. Одоо ингээд нүднийх нүнгийг харах юм бол нэг юм манцсан өнгөтэй байгаа. Ямар цэнхэр ч юм уу ногоон ч юм уу мэддэхгүй юм өнгөтэй байгаа. Ер нь зулцгнууд анх төрөхдөө ингээд нүдэн анаастаа төрөөд нэг 10 хоногийн дараа нүдэ нээдэг. Тэгээ нүдэ нээснээс хойш бол ер нь нэг тийм өнгөн тодорхойгүй манцсан өнгийн цэнхэр ч юм шиг өнгөтэй тийм нүдтэй байгаад идэг. Тэгээ нүдний өнгө нь хизээ яг юм тодорхой олж ирэх вэ гэхэлэр ер нь 3 сар хүржиж яг цэнхрүү ногооноо гэдг нь мэдэгднэ гэсэн үг. Тэгэхээр одоо гадуур ингээд цэнхэр нүдтэй цагаан зулцаг зарнаа гээл ингээд 2 сарч хүрээгүй жижигэн зулцгнуудыг зараад штэ. Тэгэд нөгөө хүмүүс чинь ингээд авчдаг. Томроод ирэнгүүт цэнхэр нүдтэй ногоон нүдтэй ч юм уу болцдог тий. Тэгээд тэгэнгүүт ямар ногоон нүдтэй ингээд тэр хүн чинь мэдээж тэр зулцгаа хийхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр яг зорж авж байгаа бол энэ яг цэнхэр нүдтэй болох уу, ногоон нүдтэй болох уу гэдгийг ингээд одоо түрүүний хэлснээр ер нь эцэг эхийн удмын бичиг ер нь зарж байгаа газрын мэдээллээс л ер нь тодорхой болно гэсэн үг. Хоолны хордлого гэж одоо орох гэж юм байх уу? Халуурд юм уу муур? Халуурна. Ер нь бол хоолны хордлого гэж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө удсан хоол тий эсвэл хугацаанд дууссан эсвэл одоо хоолоо сольдсон штэ. Нэг хоол өгжсэн нэг шинэ төрлийн найтай олж юм авцраад өгдөг. Тэрнийг ингээд өгөхдөө бав агаар дасгаж өгөх хэрэгтэй. Хуучин өгдөгөөсөө хоолыг эхлээд өгөхдөө хуучин өгдөгөөсөө хоолоо игээд 3-1 ч юм уу шинэ өгч байгаа хоолоо холиод ингээд бав агаар нөгөө гизнийх нь бичлэг орчин тасгаад өгнө гэсэн үг. Халуурж байгаа одоо эмнэлэгт л хандна гэсэн. Ер нь муур өвдсөн тохиолдолд дур мэдэж хүний юм
ерөөсөө өгч болохгүй. Одоо түрүүний дурдсан тэр асприн энтрийг бол ерөөсөө өгч болохгүй. Ер нь дуран мэдэж эмчилгээ хийх нь маш эрсдэлтэй л гэдэм байлээ. Тэгэхээр ер нь мэрэгжлийн эмчт нь хандаад тэгээ яг ямар шалтгаантай байна, ямар ийм тариа хэрэглэх үү гэдгийг мэрэгжлийн эмчээсээ зөвлөгөө авна гэсэн үг. Бүлээн шинжилгээр ингээ орж ирэхэд бол би нөгөө яг өөрөө хувийн зүгээс нөгөө хэлэхэд үнэр байх гэж би бодсон. Айгүй хүнэртэй байх гэж. Гэтэл огт үнэр алга. Арчилгаа хооллол те зөв одоо нөгөө нэг чанартай хоол өгч гин, зөв арчилж гин. Тэгээ цэвэрлэгээ цаг тухайд нь хийж гин, нойлын цаг тухайд нь цэвэрлж чадж гин. Ер нь муурны үнэр танар үүснээс нь ер нь арчилгаа, хооллолт тэгээ эрүүл мэндээс нь л хамаардаг гэсэн үг. Зөвхөн хүнтэй харьцаа үүсгэхэд мяалдаг гэх тэр үнэн үү? Хүнтэй бол гэдэг нь яг үнэ. Одоо бид нар чинь ингээд муураа ингээд хамт байж байгаа л 0 орно шүү дээ. 0 өрөөнд дараа хаалгаачна. Тэгэнгүүт ингээд гараа явчлаа гэж бодд юм шиг байгаа. Мяа гээл коридороор хайгаал ингээд дуурал хөөе би энд байна гэдээ дуран чимээг болчдөг байхгүй юу. Тэгэхээр ялч хүнтэй харьцахдаа тэр мяу гэж дуурдаг гэдэг нь бас ортой байж магадгүй л. Амттан ингээд маш дуртай юм байна энэ муур гэдэг амтан гэдээ ойлгож ирсэн чинь тэр амтыг мэдэрдгүйгээ тэрээс аюу санаа. Нимбэг жүр чинь тэм дургу юм уу муур? Тэгээ ер нь цитрусийн төрлийн жимсэнд айгуу дургу. Хүмүүс нөгөө тасалгааны урамлаа хамгаалах гээд цитрусийн хайс ингээд савн дээр нь тавиад идэв шүү дээ. Ер нь үнэр нь айгуу хурц болохоор хурц үнэрэнд айгуу дургу ер нь бол. Гаврын төрлийн үнэр, цитрусийн төрлийн үнэр, тэгээ хурц агааржуулагчийн үнэр ч юм уу, тийм үнэрэнд айгуу дургу ингээд хөмсгөө зангидаад нүдэ анилгоод ингээд болон чигдчихдэг хурц үнэр гарах юм бол. Нөгөө амьд амтныг тижээх ямар ч мэдлэггүй ийм хүмүүс муурыг зулцгаар нь аваад маш аюулт хүргэх тийм эрсдлүүдийг хэлж өгөөч. Цагаан сарын дараа ч юм уу нэг асуудал яригдчихсэн шүү дээ. Гудамжинд явж байгаа муур нохоонд ингээд цагаан сараас үлдсэн нөгөө өвчүүний өөх тэр хөрөгчөндөө хаях байгаа өөхнүүдээ ингэж айгүй хайж өгөөд байна. Энэ амьтдыг зүгээр алж байгаа гэсэн үгээ гэд нэг асуудал яригдсан шүү дээ. Тэр бол яг үнэн баггүй юу? Яагаад тэгэхээр тэр өөх тос чинь хоол биш. Ер нь гизийн өвдөх нь хямраана гэсэн үг. Одоо жишээ нь жижигэн цулцах ингээ шинээр аваад туршлахгүй байлаа гэхэд хоолны талаар нь маш сайн судалж ийж зөв хоолыг өгөх хэрэгтэй. За анханаас нь хэтэрхий амт үнээр оруулагчтай хоол өгөө тасгачих юм бол мэдээж одоо нөгөө илүү ийм органик хоол мал тэрийг ингээ идэхэ болчдөг. Муурыг би усанд маш их дуртай, усанд байнга орж идэг байх гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь муур нь тийм таадаг, усанд таагүй. Ер нь бол усанд дургу, норох ер нь маш дургу амтан. Гэхдээ яг хуу усанд оруулаад ингээд 3 сард нэг удаа л усанд ордог байхгүй юу? Муур ер нь олон оруулаад авах шаардлагагүй. Олон оруулахад нь одоо нөгөө арсны HP тэнцвэр нь алдагтан тий. Одоо 35 хүртэлх насны залуучууд хит нөгөө ганцаардвал байдлаа нөхөх зорилготой. Нөгөөдөл нь 60-аас дээш насны буюу тэтгэвртэй гарсан одоо бас л ганцаардж шүү дээ. Тэгэхээр яг гэрийн тэжээмэл амт нөгөө талаас харахаар үнэхээр одоо тэр ганцаардал тий тэр зожигрох одоо тэр одоо байдлыг нөхдөг тийм одоо зүйл үү? Одоо зөвхөн нөгөө ганцаарцсан хүмүүс л амтаа авдаг тий. Эсвэл настай хүмүүс л нэг илээ сууж явах гэж амтаа авдаг. Тэгж ярих нь ер нь айгу өрөөсгөл болсон. Ямар ч төрлийн гэр бүл байна уу, ганц бие хүмүүс байна уу, ер нь ингээ амтанд хайртай л болвол амтаа аваад ичэх ер нь хандлагатай болсон байгаад байгаа. Одоо энэ дээр нэмж хэлэхэд нэг амтан одоо муур авч тижээх байгаа бол урдчлаад маш бэлтгэлтэй авах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр муурны харшлын тест тавиулсан байх хэрэгтэй. Одоо тест тавиулахгүй харшлаа гэдгийг мэдэхгүй лулзах худалдаад авчдаг. Тэрийг хайжуулах юм болчихно. Тэ. Тэгэхээр харшлын тест тавиулна. За энэ амтанд цаг зав гаргаад яг арчилж чадах уу гэдгээ тооцоолно. Гэсэн үг тий. Хүүхдүүд нь бусад гэр бүлийнх нь гишүүн нь амтанд дуртай юу дургүй юу? Яг энэ одоо муур авлаа гэхэд 10-аас 15 жил насалдаг гэсэн шүү дээ. 10-аас 15 жил гэр бүлийнхаа гишүүнийг болгоод хайрлаж чадах уу гэдгээ бас бодож үзнэ. Энэ бүхнийг тооцоолж гэр бүлээрээ ярилцаа шийдвэр гаргасны дараа муурын зулцыг худалдаж аваач гэж хүмүүст хэлмээр байгаа байхгүй юу? Яг тэр урт хугацааны буюу одоо нэг зуны амралт гэдэг юм үеэр нь хүүхдээ аврагчаад хичээл нь орох гэдэг юм яг нөгөө ачаалтын үедээ нөгөө зар тавьдаг. Эсвэл хин нэгэнд дүрслүүлээ гэдэг ингээд өгчиж гэдэг юм. Ингээд тэгжээд л нөгөө амтан нь өөр эзэнт очих нь шүү дээ. Тэгэхээр ер нь гомдох тэр мууранд өөрчлөлт өгөх юм зүйл. Гэхээсээ илүү нөгөө орчин соёлогдоо стресс айгүй их ордог. Танихгүй орчинд ирээд, танихгүй амьттай, танихгүй хүмүүстэй ингээд уулзаад тэгэхээр амар айдас давтна, стресст орно.
Тэгээ мэдээж зулзуу байхасаа л хамт ингээд зулзуу байхт нь аав штий. Зулзуу байхасаа хамт эсээ эзнийгээ олвол ингээд яг нөгөө нэг итгэж болох нөгөө нөмөр нөөлгөө гэдээ ойлгочдөг. Тэгжээд л гинт байхгүй өөр хүнд хүчин. Эсвэл одоо ингээд удаан хугацаанд орхиж авсан муурнууд хүртэл ингээд стресстэй айгүй их нөгөө сэтгэл санаагаар унаад юу хасан бидэг. Нөгөө хоолноос гарах, турах, ер нь өснөөс нь унах тиймэрхүү юмнууд айгүй их ажиглагдаад идэх байхгүй. Зарын группуд байдаг штэ. Тийм, ер нь амьтны зарын групп маш их байд юм байна. Маш хямдхан аваарай. 300-аас 400 мянга, 200 мянга, 150 мянгад ингээ авчгаа. Бараг зарим нь үнэгүй өгчиж гэдэг юм. Ингээд нөгөө тэр яг л сэтгэл хөдлөлөөр шийдэх. Тэр нөгөө сэтгэл хөдлөлөөр яг эцсийн үр дүнгийн нөгөө бодож үзэхгүйгээр шийдсэн шийдвэрүүд л одоо ер нь тийм үр дүнд хүргээд байгаа байхгүй. Сар шинийхаа одоо ширээн дээр те ингээд муур гаргацсан байна тий. Үндэсний их баяр наадам, цагаан сар гэх баяруудаар үндэсний дээл гуцыг өмсгөөд тэгээд ингэх хэрэгтэй юм уу гэдэг шүүмж ясан. Тэ энэ дэр би таны зүр үзэл бодлыг сонсох гэдэг. Шууд улаан цам болгоомжгүйгээр юм долоодгүй, ерөөсөө муур юм долоодгүй. Өнөрлж үзээд хамраад долоодог гэсэн үг байхгүй юу? Тэр тал дээр бол яг уу өөрөө морин хайртай болохоор бус хүмүүсээс хөөрхнөр хүлээж аавна гэж одоо постлонгууд тгийж гиндэж ингэж олон хүмүүст хараалгуулсан хүмүүс өндөө энэ л би бас нөгөө морны группүүд дээр ингэж ороод үзсэн. Тэр үндэсний хувцас бол миний бодлоор бол тэгж утсан. Яг өв соёл гэдэг айгүй чухал хүндлэх ёстой зүйл. Гэхдээ бас нөгөө өв соёлыг авч үлдэхийн тулд ингэж дэлхийд таниулах хэрэгтэй шүү дээ тий. Японочдсан кимоно өмсүүлсэн нохоо мохоо тий. Яагаад ингэж тэгдэг вэ гэхлээр хандлт их авдаг бичлэг бол амьтны бичлэгээ. Тэгвэл амьтныгаа бичлэгэн дээр одоо энэ үндэсний хувцас сорчлуулж ил да. Тэрийг амьтанд зориулсан ингээд хим хэмжээтэй байхад л болно. Улаан цам хүнийх шиг биш. Монгол үндэсний хувцас ийм байдаг шүү. Япон үндэсний хувцас ийм байдаг шүү гэд. Тэгэхээр ер нь өв соёлоо ингэж банан талаас нь харж ингэж доромжиж гутаалаа гэж хараахын оронд авч үлдэхийн тулд дэлхийд таниулах хэрэгтэй гэж тэр талаас нь харуул илүү эерэг байх болов гэж боддتي. Нөгөө биеийн өргөнтэй тэнцүү байдаг гэд тэр үнэн үү? Тэр ер нь үнэн баха. Ер нь нөгөө одоо судалгаанаас үзэхэд муурны сахал ямар үүрэгтэй гэхлээр одоо нэгдүгээр орон зайн барамжаа авах. Одоо нарийнхан завсраар орлоо гэхэд мэдээж сахлаараа барамжаа авдаг гэж байгаа байхгүй юу? Муурны сахлыг ер нь гэмтээж болохгүй. Сахал нь айгүй чухал. Хайчилж болохгүй, гэмтээж болохгүй, шатааж болохгүй. Ер нь сахал нь бол ер нь тэнцвэрээ олоход маш чухал. Сахал байхгүй бол аюу хийн стресстэй гэсэн. Хумсыг яах хэвтэй? Одоо сарда авах хэвтэй юу? Хумсыг нэг 7-10 хоногт нэг авах хэвтэй. Баян ахуулаа сурцсан муурнууд бол ер нь томоотой ахуулцдаг. Гэхдээ авахтаа ингээд авах хэвтэй цэг гэж идэг хумсыг. Ингэж дарж үзээд энд ингээд хойноо нэг ягаан зөөлөн идэх хэсэг байгаа. Тэр лөө ерөөсөө хумсны утаа оруулж болохгүй. Зөвхөн үзүүрийн энэ нөгөө мөгөөс шигсгийн л амт гэсэн үг. Одоо муур тэжээгч байгаа хүмүүс сонголтоо зөв хийх нь бас зөв бах те. Тэгэхээр одоо ихтэй муур тийм араншинтай, эмхтэй тийм байдаг гэдэгтэйгээ холбоол. Ир муурнууд нь илүү тийм намблаг, тэ нялуун ер нь эрхлүүлэхэд ингэж аюун айдуу зүйл нь амуухан байдаг. Тэ эмэгтэй хүнд бас аюу сайн байдаг. Ир морнууд нь ер нь эмэгтэй хүнд илүү сайн талдаа санагдаад идэв анзаараад байхад. Им морнууд болохоор ер нь ингээд ер нь л эмэгтэй хүн шиг гэсэн үг ингээд асуудал зохицуулах галын тэнгэр гүгээл санаач гартаа авахгүй. Ер нь тэгээ эрхлүүлэхэд ч гэсэн эрхэлжсэн за болно гэл ингээд яваад байгаа заяа. Ер нь аюу тийм их юмсэг талдаа. Тэгэл одоо жишээ нь ингээд саяны миний тэржсэн чинь эмэгтэй мөр штэ. Тэгэл энэ ер нь аюу ингээд эднэр дундаа ингээд асуудал зохицуулдаг төрлийнх нь борны шиг хаа юм тий. Тэгэл хаана ингээд хоорондоо хэрэлдэж хамгийн түрүүнд дунд нь гүйж очиод явж идэг ер нь. Тэгээ эрэгтэй эзэндээ бас сайн байх нь тий. Тий, им мөрнөд ер нь эрэгтэй эзэндээ эрэгтэй хүүхдэд аюу сайн наалдаал ингээл бараадаал ер нь унтсан ч гэсэн ингээд эрэгтэй хүүхдүүдийн тэр орморн дээр нь хажууд нь очиж унтдаг ер нь. Муур сонирхтын группэд зөндөө байт юм л шүү дээ тий. Тэр муур авахаар тэжээхээр анх ингээд бас ингээд нөгөө шийдэж чадахгүй байгаа хэрнээ бидний мэдээлэлээс аваад ер нь ийм юм байна гэж бас шийдэж болно шүү дээ тий. Тэгэхээр тэр бүхнийг одоо бүлээн айдын төлөөлөлд нийт муур сонирхчтой юу гэж хэлэх вэ? Манай зүгээс төлөөлөд хэлий гэх юм бол одоо муур сонгохдоо одоо хүмүүс хамгийн их хэлий гэж бодож байгаа зүйл нь муур сонгохдоо муур тэжээх шийдвэр гаргахдаа маш хариуцлагатай байгаарэ.
ер нь ингээд урдчилж одоо тэр харшлын тест, цаг зав, санхүүгийн байдал, одоо эрүүл мэндэд зарцуулах хугацаа энтрийгээ тооцож, гэр бүлийнхаа гишүүдийн байдлыг ч гэсэн ингээд тооцоолоод үнэхээр 10-аас 15 жил тэр амьтныг гэртээ амьдруулад, хайрлаад, халамжлах боломжтой юу гэдгээ тооцож маш зөв шийдвэр гаргаарай. Нөгөө хүмүүс хүүхдийнхаа хүслийг биелүүлж амтан бас их авч өгөөд байна. Ер нь тэр нь болохоор бас л нөгөө сэтгэл хөдлөлөөр шийдсэн асуудал болж байгаа хгүй. Эцсийн үр дүнгийн тооцохгүйгээр авж байгаа шийдэл болоод байгаа хгүй юу. Хичнээн ингээ хүүхэд нь би авмаар байна гэд за чи мууртай болох юм бол уцаа авахгүй үз те. Мууртай болох юм бол даалгавраа сайн инэз гэл. Ер нь тэгэж ингээ барьцаа маягаар авч өгöd байхгүй. Зарим цөөхөө идэв хүмүүс. Тэгэнгүүт тэр шийдвэрийг гаргахтаа хүртэл мэдээж тэр хүүхэд за би авж ийна гэд авсан ч гэсэн тэр хүүхэд нас нь одоо ингээд цаашдаа ингээд арчилгааг нь бүгдийг хариуцж чадахгүй мэдээж хүүхд юм чинь хариуцж чадахгүй хоол унд те өвдөж зовол эмчилгээ гээл одоо тэгээд хүүхдээ авч өгж байгаа ч гэсэн бүх хариуцлага нь эцэг эхтэр нь л ирнэ гэсэн үг. 3 дахьт бол юу одоо яг цэвэр үлдрийн муур авч байгаа бол те цэвэр үлдрийн муур авч байгаа бол сонирхож байгаа бол яг үүсэл гарлын те эцэг эхийнх нь удмын бичгтэй те тэрийг маш сайн шалгаж ээж авч байгаарэ. Ямар ч баталгаагүй үржүүлдэг гадуур айгүй их байгаад байна. Ер нь айгүй сайн судалж эцэг эхийн удмын бичгийг шалгаж ээж баталгаатай газраас авч байгаарай л гэж хэлье. Одоо нөгөө муур ингээд энерги цэвэрлэг гэхээр хүмүүс нэг юм яг мохор сүсэг талаас нь авч үзчих гээд байдаг. Тэр нь болохоор би болохоор юутай холбоотой вэ гэж боддог гэхлээр одоо нөгөө юм хуржигнэх чимээ байдаг шүү дээ муурны гэд. Тэр нь бол яагаад тийж хуржигнэдэг вэ гэсэн судалгаан дээр болохоор одоо ингээ муур чи аягүй өсөрч дүүлдэг юмнаас зүгддэг байнга ингээ жижиг бэртэл авч идэм байх л та. Тэгээ тэр хуржигнэх явцдаа тэр би нөгөө хуржигнэх дууны давтамжаар одоо биеийнхаа тэр гэмтлүүдийг эдгэж идэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас тэр дууны давтамж нь шинжлэх ухаан талаасаа одоо нөгөө хүний сөрөг энерги гэж ярьдэн шүү дээ. Жохоо өвдцэн, бие муутай тий. Тэр дууны давтамж нь болохоор шинжлэх ухаан талаасаа нөгөө хүний биед айгүй эргээр нөлөөлдөг. Зүрх муутай хүн ингээд салгалцсан байж лаа гэхэд муур нь хажууд нь ирээл ер нь ингээд эснийхээ биеийг муудахыг айгүй анзаардаг заяа. Таагүй ч юм уу ууртай ч юм уу хажууд налаад ингээд хуржигнээд идэг. Ер нь бол тэгээ тэрийг нөгөө хүмүүс мохор сүсэг талаас нь биш шинжлэх ухаан талаасаа яагаад тэгэхээр муур илүү мэдрэмтгий амтай учраас энд нэг болохгүй юм да гэдэг мэдрээд хажууд нэрж байгаа гэсэн үг байхгүй юу. Шин дээр худалдаж авахдаа муур эхлээд төрүүлээд оруулчих. Тэгэнгүүт нөгөө хамгийн эхэлж төрүүлж очиж хөвтсөн газар нь эхнэр нөхөр хоёр ороод тавь. Энийг сонсч ирсэн. Тэр чинь ер нь тэр чинь саяны яг нөлөөтэй ойролцоо байхгүй юу. Мэдээж сайхан санагдчихтэй. Энэ муур энэ твцэн сайхан энергитэйгээ бодоод тэр газар нь ороод тавьчих. За битээр сайхан энергитэй газар ороод тавьсан юм чинь ингээд маш гоё амар шүү дээ. Тэгэхээр ер нь бүх юм нөгөө хүний хүлээж авч байгаа өнцгөөс нь л хамаарч байгаа гэсэн үг байгаа байхгүй юу тий. Бас нэг сонирхолтой ч юм уу хөвгөлтэй ч юм уу анзаарчихсан зүйл гэх юм бол одоо энэ нөгөө Blue Eye шинжилгээ манад чинь ингээд зөндөө олон их муурууд байгаа шүү дээ. Ингээд ойролцоо төрөн зарим нь 1 сарын зайтай зарим нь 10 хоногийн зөрүүтэй ингээд зулцгонууд том жижигээрээ ингээд байгаа шүү дээ. Тэнгүүд эднэр ингээд ээж муурнууд нь зөвхөн өөрийнхөө хүүхдийг гэж ингэж тусдаа байдгүй. Төрүүлсэн зулцгоных нь ээж нь бүр 10 хоногийн дараа төрсөн жижигэн зулцгонуудыг хүртэл очиод ингээ хөхүүлцдэг. Хүний өөр ингэж ялахгүй айгүй инэрэнгүү сэтгэлтэй байдаг юм шиг байгаа юм. Тэгэл хаана мяулж ийн те хаана хоол нэгч ийн чимээгийн сонсоол гүйж очиод өөрийнхөө бишээсэн ч гэсэн хөхүүлээл долоогоол бас жийсэн долоогоол цэвэрлээл халамжлал тэгэл явцдаг. Айгүй тэр нь айгүй хөөрхөн санагддаг. Тэгээ тэр үйллийг бас сүүлд ингээд судалж үздэг байхгүй юу? Ямар учиртай байдгийг ингээд тэгсэн чинь тэр нь бас ингээд айгүй ухаалаг амтд юм билээ. Яагаад тэгэхээр нэг нэгээрээ хүүхдээ өсгснөөс хамтарчих юм бол илүү үр өгөөжтэй ашигтай гэдгийг тооцоолж чаддаг гэсэн. Яагаад гэсэн чинь одоо нэг нь хоолоо идээд ч юм уу те ан аваа хийгээд ингээд явж байгаа хооронд нэг ээж нь үлдээд нэг ээжийн 2 муурны 500 зулцуулах даруулангийн нийлүүлээд ингээд нэг нь хөхүүлээд аль боломжтой нэрж хөхүүлээд тэгээ ээлжлээд аль боломжтой нь очиж хоол ундаа зохицуулаад тэгэж явах бас хамтын хүчтэй байгалаас тийм хамтрал гэдгийг мэддэг төрлийн
ухаалаг амьтан юм. Гол нь зан ааш хүмүүжил нь юунаас шалтгааллах вэ гэхээр амьдарч байгаа орчин, арчилгаа, хооллолт тий харьцаж байгаа харьцаанаас л ер нь одоо тижээж байгаа амьтны чинь зан арын шиг шалтгаална даа л гэж. За тэгээ энэ удаагийн ярьцлага хоёлоо өндөрлөө. Бүлэвэ Чинчиллагийн маань яалтчгүй одоо ийм гоё үйлдвэрийн тий ийм гоё муур байдгийн байна гэдэг бол одоо манай Монгол Улсын хэмжээнд бол таниулж чадсан. Яалтчгүй таниулж чадсан шүү дээ. Тэгээ цаашдын зорилтууд бол маш том. Одоо би түрүүнөө хэлээд байгаа тий алсуура хол байгааха. Тэгээд тэр бүхэнд нь гэгэн бүхнийг хүсье. За Бүлэвэ Чинчиллагийнхаа заяа үүсгэн байгуулагч тий заяадаа бас амжилт хүсье. За мөн Бүлэвэ Чинчиллагаа төлөөлж бидэнтэй өнөөдөр ярьцлага өгж байгаа гишүүн муур сонирхогч даваа амжилтаа бас амжилт хүсье. Тэгээ бүх муурнуудаа ингээд цаашд хайрлаад муур сонирхогчдынхаа тоог бол илүү их нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээ манай урилгыг хүлээж авч энэ удаа бидэнтэй хэсэг хугацаанд хамт байсанд баярлалаа. Баярлалаа.